өнөөдөр нээлттэй дундгой 2026 арга хэмжээ Монгол Бүхий Өргөн зохион байгуулагдаж байна. За бид бол энэ нээлттэй дундгой арга хэмжээг одоо 2 дахь жилдээ ингээд зохион байгуулж байгаа. За хөдөөгийн сэргэлт шинэ дундгой гэдэг үйл ажиллагааны хөтөлбөр маань одоо дотроо 7 дэд хөтөлбөртэй тэрний нэг нь бол одоо нээлттэй дундгой хөтөлбөр байгаа. Тэгээд энэ хүрээндээ бид одоо жил бүрийн одоо сар шинийн дараа одоо нийт одоо Улаанбаатарт байгаа дундгойчдуудаа урьж бас одоо 2025 онд өмнөх жилд нь одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулаад за эх жил одоо хийх гэж байгаа ажлуудаа мөн танилцуулах. За мөн одоо хийж хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтууд хөрөнгө оруулалтын ажлуудаа танилцуулах, үзэсгэлэн худалдаа, нутгийнхаа иргэдийн үзэсгэлэн худалдааг гаргах гэдэг ийм одоо арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгээд мэдээж одоо ингээд сар шинийн дараа уулзж байгаа учраас дундгойчуд маань одоо эндээ хүрэлцэн ирж золгож манай төв алхын дуулалчдын театрын уран бүтээлчид уран бүтээлийнхаа дээжсээс толилуулж за тэгээд одоо манай дундгойн гаралтай одоо аймаг цэрэг улсын цолтой хүчит хөгчүүд маань одоо хүчээ үзэж барилдах одоо ийм одоо олон талт арга хэмжээнүүд ингээд зохион байгуулагдаад явж байна. За миний хувьд бол одоо 2025 оноос одоо ажиллаж эхэлж байгаа гэж бодож болно. 24 оны одоо 11 сараас ажиллаа авсан. За ингээд одоо анх ажил авсны дараа харахад бол манай аймгийн хүн ам одоо жилээс жилд буурсан үзүүлэлттэй байсан. Яг одоо 23-аас 24 онд гэхэд 1026 хүнээр буурсан. Тэрний өмнөх жил нь 700 хүнээр, өмнөх жил нь 500 хүнээр гэдэг ингээд буурсан. Тасралтгүй буурж байгаа хүнийхэн тоон ингээд нэмэгдэж байгаа юм үзүүлэлттэй байсан. За бид энэ нээлттэй дундгой хөтөлбөрийн хүрээнд энэ Улаанбаатарт байгаа дундгойчдаа урьж за одоо нээлттэй ажлын байрнуудаа бас танилцуулж байгаа, хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж байна. За ингэснээрээ бол манай дундгой аймгийн маань хүн ам одоо эргээд өсөх одоо төлөвтэй болсон. Одоо 25 оны 4 сард авсан одоо статистик мэдээлэлээр өмнөх оноос 50 хүнээр нэмэгдсэн байсан. За өнөөдөр бид нар авж байгаа мэдээлэл одоо эцсийн алгажиж гараагүй байгаа ч гэсэн 400 орчим хүнээр бас одоо өмнөх оноос нэмэгдсэн гэсэн юм үзүүлэлттэй байна. Мянгаараа бууж исэн бол эргээд одоо ингээд нэмэгдэх ийм хандлага гарч байгаа нь бол бидний одоо бас нээлттэй дундгой хөтөлбөрийн үр дүн харагдаж байна гэж ингэж үзэж байгаа. За бид бол одоо шинээр ирж байгаа. Энд одоо бид нар ажлын байрнуудад нээлттэй танилцуулж байна, нээлттэй зарлж байна. За шинээр ирж байгаа албан хаагчдыг төрийн албанд ажиллаж байгаа ажилтны албан хаагчдаа эхний 3 жилд нь бол одоо түрээсгүй одоо үн төлбөргүй байранд одоо хамруулъя гэдэг. За тэгээ мэдээж одоо орон нутагт байгаа байрны нөөц бололцоо одоо дутмаг байдаг. Тийм учраас бид одоо байгаа байрандаа оруулаад за байр байхгүй одоо төрийн өмчийн байр байхгүй байгаа тохиолдолд түрээсийн мөнгийг шигдэж өгч байгаа. За сумдад очиж ажиллаж байгаа албан хаагчдад бол сумаас нь дээрээс нь одоо нөгөө орон байраар нь хангахаас гадна малжуулах одоо ингээд хөтөлбөр бас хэрэгжүүлж байна. Эхнэр нөхрийг нь ажилтаа болгож байна. Ийм ажлууд ингээд хийгээ явж байна. Дээр нь одоо манай аймгийн бол өнгөрсөн 2025 онд маш олон одоо салбар дээр одоо амжилт гаргасан үзүүлэлттэй байгаа. Одоо авилгалын одоо нөгөө шудраг байдлын индексээр 8 байр урагшилсан, боловсролын чанараараа өмнөх оноос 13 байраар урагшлаад одоо улсдаа 5-д орсон гэх мэт олон одоо амжилттай үзүүлэлтүүд байгаа. Эдгээр маань бол бас одоо дундгой аймаг маань өөрөө хүн очиж амьдрах одоо ая тухтай орчин нөхцөл бүрдэж байгаа гэдгийг бол илрэл гэж харж байгаа. Тэгээ түүний үрээр одоо ингээд хүн ам маань өсөж нэмэгдсэн олон одоо бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтууд хэрэгжсэн ийм одоо ажлууд болж байгаа. Тэгээ бид бас энийг одоо дундгойчдаа Улаанбаатарт байгаа дундгойчдаар танилцуулж аймаг орон нутагтаа очиж ажиллах боломжуудыг нь танилцуулаад мөн одоо хийгдэх бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтууд дээр одоо энэ Улаанбаатарт байгаа дундгойчдаа татах ийм зорилготой ингээд ажлуудыг хэрэгжүүлээд явж байна.